За өвчин намдах үйлчилгээтэй эмийг мансууруулах зорилгоор их хэмжээгээр хэрэглэснээс үүдэн 2022 оноос хойш 13 хүүхэд амиа алдаж 40 гаруй хүүхэд гар хурууга тайруулсан байна. Мөн мансууруулах бодистой холбоотой хэрэгээр 69 хүүхэд зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээсэн байна. За хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хамгийн бага нь 13 настай байжээ. Иймээс эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ судсыг үзэж зүй тариурын мөр байгаа эсхийг шалгаж үзэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Монгол улсын иргэн гадны иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах үйлчилгээтэй бодисыг хууль бусаар оруулж ирж борлуулж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгалт хийж 510 г мансууруулах бодисыг хурааж авсан байна. Энэ нь 2500 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний их мансууруулах бодис байжээ. Мөн тусын иргэнд цагдаа хойрох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Дээр хэрэг нь гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа энэ хэргийг үйлсэн байна. Одоо 4 иргэн байгаа. Оросын холбооны улсаас Сэлэнг аймгийн Алтан булаг хөлийн бомбтоор одоо их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг одоо хууль бусаар хилээр нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчсан байгаа. За уг 4 этгээдийн одоо 3 хүнийг цагдаа орох дасан сэргийлэх арга хэмжээ авсан. За нэг этгээдийг хязгаар тогтоох дасан сэргийлэх арга хэмжээ авсан. За уг эм нь эмчийн энгийн жураар олгогддог. Тухайн эмийг хүүхэд залуучууд мансууруулах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд, ахуйн нөхцөлд оруулан хэрэгжилж мансуурдаг ийм юм байгаа. Мөн сүүлийн үед цагдаагийн алба хаагч нар мансууруулах бодис зардаг, мөн өөрсдөө хэрэгэлдэг зэрэг мэдээлэл гарах болсон. Тэгвэл цагдаагийн алба хаагч нар улирал дотом шинжилгээ өгдөгөөс гадна хурааж авсан бодисыг тусгай тэмдэглэл хөтөлж шүүхийн шийдвэр гарсны дараа шатааж устгадаг гэдгийг хэллээ. За тухайлах юм бол метамфетамины агуулмжтай мөсгөх нэршилтэй бодис 249 г. За дельта 9 тетрагидроканнабинол буюу каннабисийн төрлийн ургамал 48 кг, 561 г бодис. За дельта 9 тетраканнабинолын агуулмжтай шавар буюу гашиш гэх нэршилтэй бодис 26 г. За LSD гэж нэршилтэй бодис 428 ширхэг. За 138 ширхэг мансууруулах үйлчилгээтэй эм. За энгийн жураар олгодог, өвдөлт намдаадаг, Оросын холбооны улсаар хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж түрүү ярьсан энэ эмийг одоо 89 ширхэгийг за хүн амын эмчилгээнд хэрэглэдэг одоо морфин 185 ширхэг. За эдгээрийг хэрэглэхэд ашигладаг зүй тариур туслын систем зэрэг зүйлүүдийг одоо шатаах аргаар устгасан. Харт тамхи татдаг сурталчилдаг урлагийнхантаа нийслэлийн соёл урлагийн газраас хамтрахгүй гэдгээ мэдгдсэн. Мөн мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн олонх нь Улаанбаатар хотод бүртгэгддэг. 2025 оны 1-р улирлын байдлаар мансууруулах бодистой холбоотой 66 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр хэргийг 24 этгээд үлджээ. Мөн мансууруулах бодистой холбоотой 77 зөрчил бүртгэгдсэн өмнөх оны мөн үеэс 55% өссөн үзүүлэлт юм а. Гэмтэрс урьдчилан сэргийлэх ажил